өрөхгүй хоног идэв гэж. Мах идэв. Би цомдаа толгоох шийрхнээр хоолгоо явж. Миний тэтгэр хаана хөвдгөө. За өмсөж ийтгэл цаашаа. Өмсөж хувцлах одоо бос дийд материал цаашаа. Би хоолоод ийхгүй байна. Жахан сайдаа. Таавалтай те янз бүрийн хөрөнгө оруулалт хийгээд бүтээн байгуулалтын янз бүрийн мэсараа мөнгө гаргаад ирдэг. Тэтгэр нэмэх болохоор биднес мөнгө байхгүй гэдэг. Энэ ямар утгатай. 500 мянган цаасаар та одоо нэг 500 мянган цаасаар нэг сар амьдраад үлдээ та жахан сайдаа. Таньд нэмаа мэдгүй хой. Нашаасаа 500 мянган цаасаар нэг сар амьдраад үлдээ. За тэгээд өнөөдөр би 20 мянган цаасаар бах дийлэхгүй. Үнэндээ дийлэхгүй би чадахгүй. Үнэ хэлье. Би та нарын өмнө үлдээ хэлж байгаа. Тэгнээс би гудамжинд гараад хин нэгнээс махагч би хоосон хоноод явдаг гэж би хэлдэггүй. Би төрөөс амралтаа улсууд бидний сонгосон гишүүд ирсэн учраас би хэлж байгаа. Батмөр гишүүнээ наашаа хараараа. Тэгээд одоо тэтгэр яагаад юм бэ? Би хараа тэтгэр нэмээд өг төсөв тодгол хийгээд евро төсвөрөө суулгаад ингээд тэтгэр нэмэж байгаа биш. Би 38 жил улсад нэгэн датгал төлсөн. Тэрнээсээ нэмээд өгөөч гэж байгаа. Нэмээд өгөөч гэж байгаа. Байна уу? Баггүй. Тэр Байна. Тэгэхээр би энэ тэтгэрээ нэмээд өгөөч гэж хэлж байгаа. За нэгдүгээр асуудал дууслаа. Хоёрдугаар асуудал үндсэн хуулийн тухай. Нэмэлт өөрчлөлийн талаар. Энэ нэхгүй юм. Та үндсэн саналаар бичгээр өгч байна. Би хэлчихээ яг хэлчихээ би юу сатогаа би зөв юм ярьж. За үндсэн хуулийн талаар үндсэн хууль өөрчлөлт оруулаад дахиад 76-г нэмэх юм гинэ. Би энэ дээр эсрэг саналтай байгаа. Би зөвшөөрөхгүй. Яагаад гэж хараа 76 хүн их хурл байхдаа 40 их 80-ыг хулгай хийж байгаа юм чинь мэдүү 152 болохоор 80 их нарыг хулгай хийх юм уу? Бид нар гуйлгч болох юм уу? За нэгдүгээрт энэ хоёрдугаарт байж хэрэг 152 болгох гэсэн санал авч байгаа би нэг санал хэлчихье. Санал шүү. Тэр юу гэвэл дараагийн 76 хүн мажоритар буюу жагсаалтаар орж ирлээ гэж байгаа үстэй. Батмөр гişүнэ. Тийм. Тэгэхээр тэрийг байж тэ. Оргисон мод бүрш түгэл. Бүрийг эрхгүйгээр тэр яагаад бүр ард түмнээс мандат аваагүй учраас бүрийн ихгүйгээр ороод байна. Тэгвэл зөвхөн тэгэхээр бүрийн ихтэйгээр ороод болохгүй. Энийг би хэлж зөвшөөрөхгүй. Тэр үтэл би өөрөөхөө зүгээр тэмцэл явуулнаа. Би дахиж 80 их 80-ыг хулгай хийлгэж ард түмнийг өөдрөхийн царайлуулж мэдүү. Хөгжил төвчээр хотор дэлхийн нийтийн шилжих болмооргүй би мэдүү. Энийг улсаараа дэлхийн нийтийн шилжих болмооргүй. За халамжийн бодлого болчихж даргандараа манай улсын хурлын гишүүдээ сонгуул болохоор бороо ордог шүү дээ. Батөмөр дарга гишүүд мөнгөр бороо оруулдаг. Яаж чарахгүй сонголтыг нь иддэг. Эцнийхэн гайгаар ажил хийх сонголтоо нэг ч хүн байхгүй. Дархан биш. Өөрөө дугуй. Би үгүй хэлчихэ. Энэ мундаг гишүүндээ би бол уулзах чадгүй болохоор өнөөдөр уулзж байгаамаа. Үгүй хийлээ. Миний хаалгач байна уу? Гуйлагч байна уу? Энэ дэр би асуусан. Би адилхан багийн иргэн. Улсын хурлын гишүүдээ би ярьж болохгүй. Танаа баг дээр очиж. Би байхгүй. Танаа баг дээр ч очиж. Чи зүгүүрч юм уу? Би Монгол улсын иргэд би үгүйг дүүсээ. Би одоо Улаанбаатар руу явчихсан. Өөрийнхөө багийн урдтай би маргааш байхгүй. Чи одоо яагаад хүний бий? Чи яагаад нав хөөгээд байгаа? Чи зүгүүрч юм уу? Улсын хурлыг
Манай баг 12% нөлөөмөртөө дахиад 2% цоололт өгчдөг. Үндсэндээ 8% нүүд хэлбэртэй. Цаашдаа 2% нэмэхгүй. Зарим гишүүд одоо хүмүүс одоо энийг нэммээр байна гэж ярьдаг. Энийг нэмэхгүй. Харин ч багасгах гэж боддог бид нэр одоо ингэ төлөвлөдөг. Хөдөлгөөнд нойлгонд одоо чиглүүлж хөдлөх. Буцаа олголт аль бол байхгүй байна. Буцаа олголт аль бол байхгүй байна.